Хоёр дахь өдөр шинэ бол нэлээд сэрүүхэн байна. Нэлээд сэрүүхэн он чинь. Тэгээд ер нь уулын цасаас бүрэн хайлаагүй байгаа юм байна. За тэгэл алхачлаа байна. Тэгээд ер нь гоё юм дөө. Янз янзын илүүтэй юм бодохгүй зөвхөн яг таашдын зорилго дээр төвлөрөөл. Тэгэл ер нь өөртөө ярилцаал сайхан л. Тэгээд ямар ч өнөөдөр маргааш нөгөөдөр гэл нэг хэд хоног явна тэгээд очиж байгаад бичлгүүдээ эдитэлж тавина тэгээд. Хальт сүлжээ орж ирээд уцаа үтсэн чинь манай ахлам надад их санаа тавьсан байлээ. Баярлаа. Энд бол наттай сая нилээд бараг 7-8 гөрөөс таарсан. Тэгээ бичлэг нээх гэсэн чинь аюу хурдан тэгээ цаашаа тавих авчлаа. Яг бодонтой л гэж ярьдаг юм байлээ. Тэгээ бас чон байдаг итэр гэж хэлээ. Тэгтээ одоохондоо нэг тийм мэдрэгцсэн юм байхгүй л байна. Тийм. Би чинь бүр яг хөвсгөлийн тайгаад бүр хажууд чон үлж явах явж исэн шүү дээ. Ганцаараа чон үлж байгаа шүү дээ. Тэгэхэд би алхаал явж исэн ганцаархнаа. Тэгээ эн чинь бол харьцангуй нөх хоттой бол ойрхон бас гэртээ бол тийм их бүр тийм хол явчихаг байгаа шүү дээ. Тэр үеийн сэтгэл зүй энэ үеийн сэтгэл зүй бол нэлээд шал өөр байна. Тэр хөвсгөлж явсан сэтгэл зүй бол бас л их эвгүй байсан шүү дээ. Тэг яг ерөнхийдөө нэг яг ингээд цаашаачгүй наашаачгүй тэг явах усаар аргагүй болохоор тэгэл ядсан болохоос биш. Стандарт орой дээр бол нэлээ эвгүй л байсан. Тэг яг сүултэйш гайгүй болчихж байгаа юм л та. Энд бол харьцангуй сэтгэл зүй бол нэлээ дажгүй. Нэг тийм ингээд нэг яагаад гэх юм байхгүй. Айгаад ч юм уу ингээд яагаад гэх юм гайгүй. Гэтэ бас л шигүү тий. Одоо харин нэг уулын явж байгаад цэнэгээ дуусгасан юм бол нуцаа нэг жоохон цэнгэлчүүл. Power bank-ийн цэнийг одоо бараг шахаад дууссан. Тэг болно да. Тэг өнөөдөр орой уулын бол хүний хөлтэй газар очиод хончвол зүгээр. Тэг утсан буцаа цэнэглээд тий. Тэгээс найз ахламд амьд байгаа шүү харуулчвал болно зүгээр л байгаа. Маа найз ч юм бас. Одоо их санаа зовноо. Заримдаа магтнаа. Заримдаа муулнаа. Тий. За тэгээд let's go. За нэг домог ярьж үгүй. Эрт цагт бөөнөр өөртөө онгод руугаа оюун санаагаар очиод арга ухаан мэдээд хүмүүс түгээдэг байж л те эртөө мэдлэг. Тэгээд сүмж засан орны арцад сүмбэр уулан дээр очиж одоо мангар ээж хэмээх тэр хүчрхэг онгодтой уулздаг байж тэрийг яхад бол давхын тул сүм зар засан оронд очихж нэг хэсэг шалгуур болно. За дараа нь сүм засан орны арцад сүмбэр уулан дээр очихж 99 шалгуур давдаг байж л те. Тэгээд цаг хугацаа явах хэрээр хүний мэс чанар муудаад тий ирэх үед бөөнөр тэр сүм засан оронд руу очиж чадхаа болж тий. Тийм учраас онгодыг дууддаг болж. Тэгээд хүн өөр айгүйх тийм янз тийм сэвтэй муу бохор тийм бодож үйлддэг тийм санаатай болсон учраас тэр ариун онгод бөөгийн бие тэр удаан оршин тогтнохгүй хэсэгхэн хоромл болдог гэж. Тэгээ тэр онгодыг дуутах гэж одоо бөөхөн болоод байстай. Маш их болдог байсан байгаа. Тэгээ ингэж явсараад хүмүүс нөгөө нэг юмд итгэж үтгэе болсон гинэ. Юунд ч итгэж үтгэе болсон. Тэгээ юунд ч итгэж үтгэе болсон учраас хүмүүс маш харгас болж ирсэн юм байна. Нэг одоо муу мухай юм хийгээл те. Тэгээ тухайн үед бариул удган гэж удган байж л те.
За тэр удган болохоор яасан бэ гэхээр хүмүүсийг ахиж юмд итгэдэг, шүтдэг, хүнлэг болгохын тулд юу хийх ёстой вэ гэд. Тэгээд тэр сүм засан орны арцад цөмбөр уулан дээр очиж онгодтой уулздаг байсан тэр юуг сонсоод өөрөө одоо тэр нэг ууланд тэр сүм засан орны арцад цөмбөр ууланд очихыг хичээж эхэлсэн байна. За тэгээд тэр маш амаргүй байж л дээ. Тэгээ 90 өдөр бөөсөн гэж байгаа юм. Бүр юу ч идэхгүй уухгүй дасралтгүй бөөлөө. Сүүлдээ нэг өөрөө бол бууж өгөөгүй ч гэсэн би организм бууж өгöd хариугүй бүр ингээд унахын даваан дээр тэр хүний хүчин барагдаж ингээм бөөгийн хүчин сэргээд тэгээд тэр сүм засан орон руу очисон байна. Тэгээ очиод болоогүй 99 шалгуурыг даваад тэгээд одоо арцад цөмбөр уулан дээр очиж тэр мангир ээж хэмээх тэр агуу онгодтой уулзаад хүн төрлөختнийг яаж эргээд сүсэг бишрэлтэй шүтлэгтэй болгох арга ухааныг мэдээд тэгээд босож ирсэн гэж байна. За тэр цагаас хойш бол өөр тэр сүм засан орон руу очисон бөө одоо хүртэл гараагүй гэдэг гээд. Яг энэ домог юу өгүүлж ийнэ гэхээр тэр жинхэнэ хүний хүчин барагдаад эрхийн алдаж жинхэнэ тэр бөөгийн хүчин сэрэгдэг гэж байгаа юм. Яг энийг шууд нэг бас яг зүгээр энгийнээр ойлгоод тавчаарай гэхгүй бас заавал энэ домог дуурайх гэдэг биш л дээ. Тэ. Одоо ч нэг хэсэг баахан подкаст гардаг болсон удахгүй бас баахан алхдаг хүмүүс гараад за тэгээд баахан сүм засан орон ярьдаг хүмүүс гараад ирэхгүй. Тэгээд энийг болохоор саяхны хүртэл бөөнөр одоо жишээний үед ингээд энэ тэрнгээр гороо хийж явдаг ч юм уу те дараа хийж явдаг ч юм уу тэгж өөрийнхөө одоо тэр хүний хүчийг одоо барсны дараа тэр бөөгийн хүчээ гаргадаг гэж. Энийг бас нэг талаараа зарим юун дээр бол бөөгийн хорсол орно гэж ярьдаг байж л те. Бөөгийн хорсол орно гэхээр жинхэнэ тэр бөөгийн хүч нь гараад ирэхээр одоо өстөө нэр юу тэр нэг одоо бидний энэ яриад байгаа нэг хоо хүү гэдэг байгаа юм ч юм уу өстөө шал өөр юм байж. Тийм үл энэ тэгэхээр үргэлжлэх хязгаараа давхыг оролдох хэрэгтэй дээ. За тэгээд явжлаа. Ер нь одоо ингээд явж байхдаа би айлуулахгүй түүх томгууд л яриад явъя да. Тэгвэл бас хүмүүс сонирхолтой байх. За ингээ орой болж байна да. Удахгүй харанхуй болох бах. Тэр бол тэгээ жоох юм яриад. Тэгээ бичлэгүүд бас YouTube, Facebook дээр тавина эвлүүлж байгаа. Тэгээ над руу одоо маш олон чатууд ирдэг байхгүй янз янзын асуулт асуудаг. Гэхдээ бүгдээрээ л ямар нэг асуудалтай нэг хүнд хэцүү байдлаа даван туулах гэсэн ч байдаг юм уу эсвэл ямар нэгэн зүйл учрыг олох гэсэн ч байдаг юм уу ингээд янз янзын асуулт ирдэг. За тэр асуултууд бол мэдээж буруу юу ах вэ хүн асуух хэрэгтэй. Тэр ингээд ажиллаад байхад энэ би бараг ингээд өдөр болго янз янзын хүмүүстэй уулзах тийм шаардлага гардаг. Тэгээ эцсийн бүлэгт ер нь ихэнхдээ бид өөрөө өөрсдийнхөө зовлонг бүтээгч байд юм билээ. Бас мөн тэрнийг аргыг олох гол төлхүүр нь бас бидэнд байд юм билээ. Жаргал зовлон хоёр бол маш сайн найзууд нэгийг нөгөөгөөс нь салгана гэж байхгүй. Тэгэхээр би хүнийг өөрөө соронз гэж боддог байхгүй бас. Хүн яг соронз мэт. Хүн ер нь амьдралдаа байгаа бүх үйл явдлаа нөхцөл байдал өөртөө татчихийдэг. Юм зөвхөн ганцхан биеийн хөдөлгөөнөөр үйлдэхдэггүй оюун санаагаар үйлдэгдчихийдэг. Тэгэхээр бидний амьдралын асуудал, саад бэрхшээл нэг талдаа бид нар өөрсдөө бас тэрийг татчихийдэг. Тэгээ монголчууд ярьдаг ш нь амны бэлгээс ашдын бэлэг гэж. Тэгээ монгол хүний чинь хажууд одоо харсан даасан тэнгэр гэж байдаг бол тэр нөө одоо нэг заяа тэнгэр гэх юм уу та. Тэр монгол хүний бэлгээр хоолтой гинэ. Амнаас гарч байгаа тэр амны бэлгээр. Тэгээ хүн их муу мухай юм яриа л муу мухай бодоод тахаар тэр нь жигшээд яваад өгдөг. Тэгээ бид нар тийм хүмүүсийг ч нөө тэнгэр нь хайсан хүмүүс төр гэж ярьдаг. Тэгээ орчин цагт бол одоо нэгсэндээ хүн бол өөрөө өөрийнхөө
одоо аврагч нь өөрийнхөө одоо ангаагч нь гэж байгаа. Бидний ухамсараас гарч байгаа бүхэн тодорхой хэмжээний энергийн тийм долгионтой байж идэг. Тэр нь яг ижилхэн тэр бусад энергиудтэй нийлж идэг. Тэгээ тэрийг хүн өөртөө татчихад. Нэгсэндээ биднээс гарч байгаа эрчим энерги бид юу бодож чинь, юу ярьж чинь, ямар зүйл мэдэрч чинь яг тэрнийг л эргээд бидэрт өгдөг. Тэгээ сүүлийн шинжлэх ухаан ч гэсэнтэй одоо олон талаас нь энийг энергийг тайлбарлах гэж оролдож байна. Тэгээд ер нь бодлын хүч байдаг гэдэгт би бүр маш их итгэдэг байхгүй юу. Хүн хэрвээ өөрийнхөө оюун санааны хүчийг ухамсартайгаар чиглүүлж чадах юм бол бид маш олон зүйлийг амьдралдаа бий болгож чадна. Хүн өөрөө айгүй агуу. Тэгэхээр бид нар өөрийгөө яг тэр агуу мөн чанараасаа холтчихсон. Тэг аливаа ямар нэг юмнаас тийм хараат байхыг хүсдэг болсон. Тийм болохоор одоо яванда маш олон шашин, шүтлэг гээл янз янзын бурхтууд гарч ирсэн байгаа юм. Нэгсдээ бид нар баг өөрсдөө тэдний баг бүтээгч нь байгаа. Тэр хүн гэдэг өөрөө маш агуу нэг төрөл ахгүй юу. Тэгэхээр өөрийнхөө мөн чанарыг одоо таньж мэдэж чадах юм бол та ухамсараас гарч байгаа хүчээрээ өөрийнхөө амьдралд яаж л өөрчлөлт оруулж чадна. Энийг би өөрийнхөө амьдрал дээр үргэлж хэрэгжүүлж ирсэн. Магадгүй нэг 20 жилийн өмнө ч юм уу эсвэл нэг 15 жилийн өмнө ч юм уу надтай хин нэг нь таарсан бол шал өөр нүдээр харах байсан баг. Магадгүй хин ч олж харахгүй байсан баг. Гэхдээ яг одоогийн төвшин тэр үеийн төвшнийг харьцуулах юм бол тэнгэр газар шиг. Алхам тутамдаа би нэг зүйлийг ойлгосон. Нээрэл бид өөрийнхөө үеийн үрийн эзэд юм байна гэдгийг. Тэгээ хүний амьдрал яаж л өөрчлөгдөж болдгийм бэ? Тэгээ заримдаа хүн өөртөө ухамсаргүйгээр ингэж янз янзын сөрөг үйл явдлуудыг өөртөө татчихээд юм байна л да. Байнгын л ямар нэг юм татаархдаг, хорцдог, эсвэл янз бүрийн юмд гомддог, тондог, эсвэл ингээл бусдын хэрэгт хошууд үрдэг, хүн их муулдаг ийм хүмүүсийн заяа дандаа хацгаа байдаг. Яагаад гэвэл ам нь хацгаа. Тэгэхээр бодол нь хацгаа. Тэгэхээр зам заяа нь үргэлж хацгаа явдаг. Тэрч болсонгүй юм, энэч бүтэхгүй юм, тэрч өгсөнгүй, тэрч тусалсангүй. Би энэс л бол зовлоо гэдэг зүйл хүний амьдралын заяаг нь үргэлж харлуулж идэг. Гэтэ яг амьдралд тохиолдлын чанартай олон зүйл бий л дээ. Гэтэл бид 99% өөрсдийнхөө ирээдүг өнөөдөр бүтээгээл явж байгаа. Тэг би ингээд яхаа ганцаар ингээд хайкинг хийгээ алхаа явж байгаа нь бас нэг бодлын эрчим энергиэс сэргээх, зам өөрийнхөө бодлыг эцэгцлэх, бас байгаль дэлхийгээ мэдрэх тий. Одоо бас бөө хүн учраас өөр бас хувийн шаардлага зорилгоч байгаа. Тэг энэ хугацаанд ингээд явж байгаа хугацаанд үгүй нэрээ бид ч одоо ямар хамааралгүй зүйлээс болж өөрсдөө зовоогоо л тэрэндээ ингээд шаллаад байдгийм бэ гэдгийг бүр маш их ойлгоод байгаа. Тэгэхээр та өөрийнхөө оюун санаа, өөрийнхөө бодлын хүчинд итгэх хэрэгтэй. Тэр сайн ч байж болно, муу ч байж болно. Тэгвэл та яг тэр гарч байгаа юм аа л эргээд аавна гэдэгт итгэ. Тэгвэл бидний энэ аливаа ямиг ингээд шууд итгэж чадахгүй л ядаж багаас эхлэх хэрэгтэй. Та эрэг зөв зүйл дээр нэг үргэлж төвлөрөөд үзэлтэй. Эрэг дуу сонсоод үз, тэ. Эрэг мэдээллүүдийг аваад үз. Өөрийнхөө сайн талуудыг бодоод үз. Мөн амьдралд юу хүсэж байна гэдгээ төсөөлөд үз. Тэгээ эндээс л хамгийн сонин зугаатай үйл явдлууд эхэлнэ дээ. Тэг хүн өөрийгөө ерөөсөө байгаагаар нь хайрлах чаддгүй юм байна. Заавал өөрийгөө ямар нэгэн байдлаар ингээд юу гэдэг юм голоод идэх юм байна. Гэтэ мэдээж хүн өөртөө таалагддаг болохын тулд тодорхой хэмжээний хичээл зүтгэл гарах бол ёстой боловч хүн бас өөрийгөө яг байгаагаар нь хайрладаг байх хэрэгтэй. Тэгвэл чи бусдаас бас тийм зүйлийг мэдэрнэ. Энд ч гэсэндээ оюун санаа нөгөө бодлын хүч гэдэг юм яваад байгаа юм. Тэгэхээр ам муутын заяа муу гэж монгол хүн бэлгээрээ гэж ярьдаг юм чи бид нар айгүй эерэг тийм
зүйлийг ярьж бодож төлөвлөж чадах юм бол амьдралдаа тэр бүх зүйлийг татна шүү. Би ийм ухгүйгээр эдгэрсэн хүмүүсийг харж ирсэн. Ямар нэгэн одоо юу гэдэг зан үйлгүйгээр сайн сайхан амьдрал хөтлөгдөө явж байгааг харж ирсэн. Хинээс тусламж авахгүйгээр архинаас гарсан хүмүүстэй таарч ирсэн. Амьдралаа өөрийнхөө гараар дэндүү гоёор бүтээсэн олон хүмүүсийг харж ирсэн. Тэгэхээр бидэрт бүгдэнд нь боломж байгаа. Бид хинт гомдлох юм бэ? Бид өөрийнхөө л сул талаа үгүй гэж өөрийнхөө илүү хүчрхэг хөлбөрийг бүтээх хэрэгтэй. Чи намайг тийм өртөө болохоор намайг өөрчилж гэдэг юм уу? Чи надад тэгж хэлсэн юм чинь тэрнийг үзүүлж гэдэг юм ингэж хинлүүч нэлзаах хэрэггүй. Ерөөсөө бидний амьдрал 90% биднээс өөрсдөөс нь шалтгаалж байгаа. Тэгээ манайхан маш их тийм нөө сүсэг бишрлийн бүр нэг юм тойшрт орчход юу хийж байгаач мэдэхгүй нэг тийм болчихсон. Тэгээ өөрийнхөө тэр мөн чанар өөрийн тэр хүн гэдэг тэр хүний хүч чадалтай итгэхээ болчихсон. Тэр нэг харамсалтай. Ямар нэг юмд л шүтүүл, ямар нэг юмд л мөргүүл болдог гэж бодоод байдаг. Тэгээ яг тийм мухар сохор итгэл үнэмшилтэй байгаа болохоор тэрийг нь хангах гэсэн маш олон зайлшгүй хуурамч хүмүүс гарч ирж идэг. Нийгмийнхаа нөх хэрэгцээгээ дагаал. Тэгэхээр бодол оюун санааны хүч гэдэг бол маш том хөдөлмөр. Хөдөлмөр гэдэг бол ганцхан бие махбод үйлдэгдэг зүйл биш. Оюун санааны хувьд та хөдөлмөрлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгж л хэлмээр байна да. Тэгээд амьдралын минь өнгө, бодлын минь чанараас хамааралтай гэж энэ үг биднэрт бүгдэнд нь үйлчилж байгаа. Олж харж чадах юм бол энэ дэлхийн ертөнц өөрөө зүгээр л яваачаа. Эсвэл та муу талын л олж харах юм бол энэ дэлхийн ертөнц өөрөө яг л там. Өг нь бол бид нар зүгээр жоохон тайвшраад бодоод үзэх юм бол энэ хорвоо дээр бидний хүсэж байгаа бараг бүх зүйл байгаа. Энэ дэлхий ч өөрөө биднэрт сайхан амьдрах боломжоор дүүрэн тийм ертөнц гэхгүй юу? Гол нь чи тэрийгээ юу хүсэж байгааг мэддэг байх хэрэгтэй, олж харах хэрэгтэй. Үзэл бодол өөрийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Тарих энэ оюун ухаандаа юуг төсөөлөд вэ? Тэрэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. За, цагаагаар нэлээд муудаж байна. За тэгээд ер нь бороо цас орох магадaltaй болоо явчлаа. Ингэсгээд ер нь тэгээд аялаа өндөртөө дөө. Одоо тэгээд энэ битүү энэ модыг гаталчих юм бол тэгээд болно доо. Юм сайхантай. За тэгээд яг өөрөө сэтгэл хүссэн хэмжээнд явж чадлаа. Тэгээд дутуу зүйл байсангүй нэг хэцүү зүйл байсан. Ягаа хэцүү байх байсан л да. Тийм хүн тааж давшгүй байсан. Тэгээч би бол чойгоо намайг хин дийлгүүл намайг чойгоо дийлнэ. За тэгээд цааш болохоор би яг юм нэг юм үнүүц байгалийн одоо юм үзлэн газруудаар ганцаараа соло аялсан. Тэгээд тэр аяллаа болохоор стрим хийж ингэж хүмүүст харуулъя гэж бодож байгаа. Тэгээд хэсэг нэг подкаст дээр хийхгүй одоо ч намтай болох подкаст хийгээл байгаа юм чинь бол илүү үз. За тийм байна да. За тэгээд энэ хэсгийг гаталчвал тэгээд борооц орохоос өмнө нэг хүний бараатай зоолгоч. Тэгээд боллоо одоо. Өө за тэгээд ямар ч гэсэн ингээд энэ удаа дуусгая да. Үнэхээр сонирхолтой байлаа. Ямар ч чадлаа. Ямар ч энийг үзэж байгаа бол чи би яг чихээ асуудал чихэн бэрхшээл юм яг хийм бэ. Хин нэгэнд эсвэл ямар нэгэн байдлаар бүлт өсөрдөг шиг байдаг ирэх юм уу гэдэг чил яг энэ нөхцөл байдалд мэдэгдэнэ. Би бол чадсан тэгэхээр чи ч гэсэн чадна. Эсвэл чи тэгээд надаас илүү чадна. Амжилт хүсье. За тэгээд хүчрхэг байгалийн юм хүн бол өчөөхөө юу ч басаж болохгүй. Гэтэ яг надад одоо энэ төрж байгаа мэдрэмж бол маш хүч чадал бором зориг мэдрэгдэж байна. Энэ мэдрэмж тийм амар ирдэг биш. Тийм. Энэ нэг хормын төдий мэдрэмжийг авах
албаны төлөө хүмүүс тэнд Эверестэд авирдаг. Сибирийн тайгыг туулдаг. Эсвэл ямар нэгэн амьдралд эрсдэлтэй алхам хийдэг. Тэгж байж л өөрийгөө жинхэнэ амьд хүн гэдгээ мэдэрдэг баг. Хамт байсанд баярлалаа.